2012 онд Лондонгийн металлын бирждээр 1 тонн цэвэр зэсийн үн $7,950 байсан бол яг өнөөдрийн байдлаар $4,200 болон буурчээ. Дэлхийн зэсийн хэрэглээний хамгийн том тоглогч урд хөрш зэсийн импортоо бууруулсан нь манай улсад ч сөргөөр нөлөөлөд байгаамаа. За гэхдээ уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж өөрийн өртгөө бууруулах арга хэмжээ авсан байна. Хүдэр боловсруулах хүчин чадлаа 6 сая тонноор нэмэгдүүлсэн бол ган бөмбөлөг цувих цех болон хаягдлын аж ахуйгаач өргөтгчээ. За үүний үр дүнд 2012 онд $6,060 байсан өртөг 2015 оны байдлаар $4,820 болжээ. За харин 2016 онд өөрийн өртгөө $4,000 бууруулах төлөвлөгөөтэй байгаагаа үйлдвэрлэл эрхэлсэн орлогч хэлж байлаа. Шинэ хүдэр холбоорлолтын өртгийг бол одоо сүүлийн 3 жилдээ бид нар 60 центээр буурууллаа. $2 одоо 94 центийг өнөөдөр $2.33 центээр авчлаа. Хүдэр боловсруулах зардлыг бол одоо $30 бууруулсан. Тэгээ одоо $9.24 байсан өнөөдөр $7.91. Энүүд одоо үнэхээр энэ зэсийн үнэтэй уралдаал бид нар одоо өртөг зардлаа бууруулад тэгээ өртөг зардал бууруулах гол шин юм бол онцгой хэмсгэж ажил бид нар ер нь техникийнхаа хэзээр дамжуулаад захиалгын их өнөвчтэй хийдэг болсон. Ямар нэгэн одоо илүү худалдаа авалт энэ төр гэж байхгүй. Үйлдвэр өнгөрсөн хугацаанд нийтдээ 5.1 сая тонн цэвэр зэс олборлжээ. Одоо 4.5 сая цэвэр зэс агуулсан 1.1 тэрбум тонн хүдэр бий. Товчхондоо Эрдэнэтийн их хуурхайд 35 жилийн нөөц үлджээ. Эмчүүднээс үйлдвэр хөгжлийн оновчтой төлөвлөгөөг боловсруулж байна. Уурхай хаахад орон нутагт яах вэ? Эдийн засаг хөрөнгө оруулалтын хувьд орон нутагт үзүүлэх шууд нөлөөллийг бууруулах, зэрэгцээ эдийн засгийг бий болгох, зэс хайлуулах үйлдвэр барих гэд томоохон төлөвлөгөө бий. За үүнээс мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үйлдвэр онцгой анхаарч байна. Тэгээд ер нь бол яг Монголд энэ уул уурхайн чиглэлдээ бид нэлээд тэргуун игнэнд оройлох одоо хэмжээнд явна гэж. Энэ өвөр зэрэг Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд одоо нийгмийн хариуцлагын хүрээнд өөрөө Эрдэнэт үйлдвэр үнэхээр жишг үзүүлж байгаа. Дээрээс нь энд ажиллаж байгаа манай хамт олон инженер техникийн ажилчид бол бас энэ салбарыг оройлоод явж явах хэрэгтэй гэсэн энэ үүргийг бол хариуцлагыг бол биднээс омартаагүй. Энэ чиглэлд нэлээд олон төслүүд энэ эх жилийн өнгөрсөн жилд ихт одоо 5 төсөл одоо хэрэгжүүлээд явж байна. Энэ бол жилдээ нэг 128 сая төгрөгийн одоо хэмнэлт үзүүлж байгаа юм. Эрдэнэт үйлдвэр борлуулалтын орлогынхоо 35-43%-ийг буюу сүүлийн 3 жилд улсын төсөвт 1.4 их найт төгрөгийн татварыг төвлөрүүлжээ. Үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөг 100 давсан хувиар биелүүлсэн гэдгээч тайлангийн хурлын үеэр хэлж байлаа. Эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулсан Эрдэнэт үйлдвэрийнхэн зөв төлөвлөлтийн дүнд зөөлөн газардсан гэдгийг ч үйлдвэрийн удирдлагууд онцолж байна.